яг эдийн засгийн хөгжлийн сайд бол асуудлыг зөв оншилчод байгаа. Шийдэл дээрээ арын баг маань залхуурсан байна. Улсын хурлд өргөн барих хууль тогтоомж иж бүр орж ирэх ёстой. Түүнээс биш энд та нар гүйцээчих, та нар ярих сэдвтэй байх ёстой гэд дэгийн үйлээ өөрчлөгдсөн байгаа. Улсын хурл засгийн газрыг өргөн баригдаг буюу хууль санаачлал өргөн баригдаг ямар ч хуулийн төслийг хэлцэх боломжгүй. Ийм байна. Тэгэхээр энэ дээр миний хэлэх гээд байгаа зүйл гэдэг бол иж бүрэн одоо зүйлүүд байсан бол илүү их одоо бүтээмжтэй байсан болов уу гэж одоо бодож байгаа. Тэгэхээр яг зүгээр 92 оны үндсэн хуулиар баталгаажуулсан зүйлийг одоо баталгаажуулах гэж байгаа гэж арайч бас үзэл санааны хувьд орж болохгүй. Эдийн засгийн эрх чөлөөгүй бол бид энийг авчрах тухай ярьж болно. Эдийн засаг муудсан, эдийн засгийн эрх чөлөө хомигж байгаа бол энийг яаж сэргээх үү, буцааж тэрийг нээх үү гэдэг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Тэгэхээр яг энэ хууль маань энэ дээр хэр одоо дөрвтэй шийдэл болж өгөх юм болов гэдэг тэр би бас жоох эргэлзээд байгаа. Эдийн засаг гэдэг бол том ойлголт. Энэ өрхийн одоо амжиргаа, өрхийн орлого, иргэн хүний орлоготой ч хамаатай бол. Энэ бол цэвэр ингээ хараад байхад зүгээр бизнесийн одоо асуудлууд буюу бизнес хийх, аж ахуй эрхлэх, бизнес эрхлэх энэ үзэл санааг л дэмжих гэсэн санаа байгаад байгаа шиг байна. Яг бус орнд бол ийм хуулиуд байдаг. Бизнес эрхлэхийг дэмжих тухай хууль, туслах тухай хууль. За эдийн засгийн энэ хүнд нөхцлүүд дээр эдийн засгийг эрчимжүүлж тэлэх тухай хууль гэж Сингапур энтерт байна. Яг энэ зөвлөлүүд байдаг. Гэхдээ зөвлөл нь юм зөвлөдөг гэхээс илүүтэйгээр төрийн байгууллагын, хувийн байгууллагын илүү их шийдвэр гаргах мандаттай байдаг. Газрын асуудлыг шийддэг. Энэ хөрөнгө оруулалтыг орж ирэхэд ийм хэмжээний татварыг хөнгөлтийг үзүүлэх болцоо байна гэж шийддэг байхгүй. Манайх шиг ингээд нэг 50 компани захирал суучаад өөрсдөө давуу тал болоод тэгээд энэ дээр их дургуй сууд юм аа тэд нар чинь. Тэгэхээр чин ийм зүйлүүд ингээ мандатгүй зүгээр дүр хэсэгсэн. Яг зүгээр улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсээ бизнесийн бөөнөрөө байгаа юм байна гэж л харуулах гэдэг байхгүй. Гэхдээ эцсийн нь юу ч хийдэг. Шийдсэн нэг ширхэж байгаа. Тэгэхээр энийг магадгүй яг хуулгаж байгаа Сингапур бүрнээ шиг авах хэрэгтэй. Бүрний жишээ нь энийг татсан шүү дээ. Яг мандатыг нь олгосон байхгүй. Тэгэхээр би энийг зүгээр зүгээр анхаарах хэрэгтэй болов. Зүгээр инквайри гишүүний сайд хэлж байгаа шиг хасах биш. Энийг харин зүгээр зөв механизмд ажиллаж болох уугүй юу гэдэг зүйл байна. За яг нэг талдаа ингээд төр өөрөө цэгцэрэх хөдөлгөөн байгуулгаж хувийн хвшил бас цэгцрэхийг асуудлаа дагаад цэгцрэх хэрэгтэй. Төр хувийн хвшилтэй механизм одоо зөвшөөрөх механизм байгаа юм. Хууль тогтоомжийн хууль, захиргааны ерөнхий хуулиар гарч байгаа шийдвэр болгон дэр. Гэтэл хувийн хвшлийг хинтээ зөвшөөрөх нь төрд одоо ойлгомжгүй байхгүй. Танхим ерөөсө 5-6 мянган гишүүнтэй мэрэгжлийн холбоо гэдэг цүнх хүрэгчтэй. Ийм байгаад байгаа учраас хувийн хвшилтэй зөвшөөрөхөд хүнд байгаа учраас танхимын хуулиас эхлээ шинжлэхдэг хэрэгтэй. Ингээд яг аль бие усны бизнесийн нийтлэг эрхийг ширдэг болохгүй бол танхимын нэрээр орж ирэнгүүтээ хувийн бизнесээ яриа суудаг захирлууд манад байна. Тэгэхээр би яг зүгээр энэ хуулийн нэрнээс эхлээд бизнесийн орчны тал руугаа жоох явъя. Тэгээд одоо гол шийдэл болоод байгаа инквайри сайдын өөрийнх нь хилээд байгаа энэ хуулиудыг зарлчмаар сайд. Энэ хуулиудыг бид нар яг энэ хууль малгай хуулийн дараа шинжилнэ. Энэ бол бизнесийн чөдөр гэдээ зарлчиг. Тэр чөдрийг асуудал хариуцсан яам сайд нь зас хугацаагийн та шадар сайд өгдөг. Тэгээ өргөн барьж орж хилцүүлж чадахгүй бол энэ дээр нэстэ хариуцлага тооцмоор. Жишээ нь тэр яриад байгаа ашигт малтамлын хууль, эрчим хүчний хууль, татварын хууль. За бизнесээс гарч байгаа тэр маргааны шийддэг, иргэний хэргийн шийдвэрлэх, хууль зүйн сайдын хууль, шүүгийн шийдвэрийн хууль, өөр одоо оюуны эмчийн хууль, хөдөлмөрийн хууль. Яагаад ажилтнуудаа бид нар илүү их хамгаалдаг шиг ажил олгож байгаа ингээд дандаа үзий язаж бизнес хийж байгаа мөнгө олж байгаа хүмүүсүүд ингээд асуудлыг тариад байгаа байхгүй. Тэгээ төрийн энэ эсүүлтгүү болсон энэ хандлагыг яаж өөрчлөх вэ буюу магадгүй дээр авилгалын хуулийн 22-ийн 1 байгаа шүү дээ. Одоо ер нь төрийн эмч компани дээр шийдвэр гаргаад явахаар нь 3 хэсэгтэй газарт очиж байгаа учраас ерөөсөө юун ч очихоо боллоо. Тэгээ бизнестэй улам. Тэгэхээр энэ ерөөсөө өнгөрсөн Монгол улсын 35 жилийн амьдралыг зохицуулж ирсэн бүх хуулийг л бид эргэж харах. Энэ бол эрх зүйн их томоо реформ ажил. Маш том. Тэр 200 хууль зөвхөн гадна зориулсан 40 хуулийн зохицуулж яваад байна шүү дээ. Тэгээд үр дүн бид нар яагаад арбитрт Монгол улс ингээд сая доллар төлөөд байна? Яагаад эдийн засгийн төрийн оролцоо гэтрээ төрийн эмчийн компаниуд нэмэгдээд байна? Яагаад бизнесийн орон зай хумигдаад байна? Яагаад гадаадын хөрөнгө оруулалт Монгол орж ирэхгүй байна? Тэгэхээр бид хөдлөх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эхлээд тугаа босох хэрэгтэй. Монгол улсын бизнесийн туг бол зарчим энэ 4 минь. Энд нийцүүлээд бусад тэр процессын салбарын хуулиудаа бүгдээр ингээд барьж аваад хийцэг. Засгийн газраас бол давтрын багц хууль, тэр шалгалтын тэр тогтцоолтын асуудлууд, худалдааны хуулиуд энийг оруулж ирнэ. Бид үүрэг авчин ажиллаж байна. Тэгэхээр
их хөргөн хүрээний эмийг энд бидэрт яг тэр үнд цүлийг босгож хэвлэлийн эрхчлөө гэдэг шиг, үг хэлэх эрхчлөө гэдэг шиг, өмчийн халдшгүй байтал, төрийн одоо эдийн засгт оролцоо тэрийн хатуу хаах боох юм аа нэг дүрмээ замын дүрмийг л бид нар шинжилж гаргаж байгаа гэсэн үг шүү дээ, бизнесийн дүрмийг. Энэ төр орн энэс цааш болохгүй. Орвол зөвхөн ийм хатуу шаардлага. Ийм үнд зүйл зарчмыг гаргаад ирэхээр энд нийцээд аянда бусад төр зохицуултууд чинь тэндээ нийцээд ирнэ. Энэ яг тодорхой нөгөө бизнес эдийн засгаа тэмцсэн ийм үндсэн зарчмуудаа бид нар хуулчилж өгөөгүй. Ийм зохицуултын хууль байхгүй явж ирсэн. Тэрний үр дагавар чинь энэ олон хүн сурдлууд, чирэгдлүүд, нөгөө авилгаллууд, нөгөө хөрөнгө оруулалт, энэ маргаан хөрөнгө оруулалт эдийн засгийн өнөөгийн байдал чинь үүсээд байна гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 200 гаруй хууль эн чинь эдийн засгийн хөгжлийн байгууллагад хийсэн ажлууд. Тэгэхээр энэ хилцүүлгийн явцад бид нар танд мэдээлэлээр хангаад ингээ яваад байна. Манай байнгын эдийн засгийн байнгын орхон энэ дээр их хамтраад ороход энэ их олон зүйлийг хийж болно. Энийг нэг хамтраад нэг энэ 26 оны том ажил болгоод ер нь бизнес орчныг нэг сайжруулъя. Энэ парламент Монголын бизнес орчны хувийн хвшлийг бид нар ингэж дэмжлээ. Төр эдийн засгийн түншлийн асуудал ингэж шийдлээ. Ингэдэг зөвлөдөг механизмтай боллоо. Гадны хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүллээ гэдгээ нэг ард нь гаргахад байна. Үнэхээр дэндүү олон өргөн хүрээний ажил шүү дээ. Тэгэхээр үндсэн зарчмыг гаргаад энд нүүд дараа нь орж ирж байгаа бүх юм энд нийцнэ л гэдэг зарчим. За би сайдын зовлон ойлгоод байна. Тэгэхээр хэдүүлээ нэг ингэмээр байна. Нөгөө юм таалагдахын тулд баахан юм одоо хилдэг. Гэхдээ өгөх юмгүй, шийдэх юмгүй болох юм бол баахан хүлээлтэл үүсгэнэ. Тийм учраас энийг бодиттой болгохын тулд таны ярьж байгаа зарчмуудыг хэрэгжүүлэх тэр арга замууд дээр нэлээд детальчилж өгч болж байна. Энэ процессын шинжтэй болгож өгөх хэрэгтэй. Энэ зарчмын ард ямар процессуд байх вэ? Тэрнээс агуулгыг бүгд ойлгож байгаа үнцүүлэр заагдсан байхгүй. За хоёрдугаарт яг зүгээр бид эдийн нэг хандлага байгаа. Манай хууль зүйн систем үнэхээр ерөнхий явж ирсэн. Энийг би хүлээмжшэрнэ. 2017 оноос хойш хандлага жоохон өөрчлөгдөж байгаа юм а. Захиргааны хууль, хууль тогтоомжийн хуулийг хэрэгжүүлэх асуудал буюу хуулиар эрх олгосны хүрээнд дүрм журам гаргах гэж одоо оролдож байгаа. Хуучин яадаг гэсэнгээр ерөнхий 5 өгүүлбэртэй хууль ичээд сайдууд нь дугаараа бахан дүрм журам гараад байсан. Одоо ингээл хумгаал явж байгаа тэр процессын дүрм журмуудыг чи хуульд нь шингээж өгөх асуудал одоо ингээд дараагийн давлгаа хүлээгдээд байгаа байхгүй. Энийг одоо хийгээсэй гэж үзэж байгаа. Хоёрдугаар хамгийн сүүлийн санал. Одоо би бол инквайри сайтын энийг тэр чөдөр болсон хуулиудыг зарлаад яг өөрчлөх хугацаатай зарлаа. За инквайри сайт хариулъя. Нийгэм маань байнга л дэвшиж, өөрчлөгдөж бид хөгжлийн өнөөгийн дэвшинэл ирчгээд байна шүү дээ. Одоо дахин шин шатан гарахын тулд эрх зүйн орчингоо жоохон боловсронгуй болгох нь. Тэхийн тулд замын хөдөлгөөний дүрмээ тодорхой болгоё гэсэн. Бизнесийн дүрмээ тодорхой болгоё. Энд одоо бусад замын хөдөлгөөнд оролцогч нар оролцоод явхад ойлгомжтой байна. Асуудал үүсвэл хэрэг маргаан гарвал яаж шийдэх нь тодорхой болгоё гэсэн зарчим шүү дээ. Тэрнээс шууд ингээд үгүйсгээд чөдөр мүдрэг гэхээс илүү ер нь энэ 200 гаруй бизнес харилцааг зохицуулж байгаа хууль дүрмүүдийг бүгдийг нэг зохицоор нь эргэж харах цаг болсон. Энэ бол өөрөө их урт хугацааны процесс. Нөгөө хуулийн 200 хуулийг та нар боддоо бид нэр 2 жил болж байна. Хэдэн хуулийн ард гараад байгаа вэ? Парламент өндөр. Одоо бид нар 2 жил байна. 2 жил дотор бид нар ингээд яхад бүх шат хамжлагаа зохицуултаа ингээд аваа явахад 1 минут нэмжээ инквайри сайт. Зөвхөн одоо яг энэ бизнес зохицуулж 200 гаруй хууль тогтоомжинд өөрчлөлт их асуудал гэж маш том ажил шүү дээ. Тэр энийг хийгээд зорж байгаа ярьж байгаа нэг сайн байна. Заашгүй юм байна. Эхлээд цуур бодлогыг гаргаад, зарчмыг гаргаад. Тэгээд тэр зарчимтай нийцүүлээд над 200 хууль дээр ажлыг хувааж аваад, ажлын хэсэг байгуулаад 5-5-аараа. За та нар энэ салбарын 5 хууль, энэ 5 гэж хувааж аваад. Тэгээд тэр зарчим гэдэг буюу суур юм дээр чил тэр чинь босчих гээд байхгүй тоо гэж энэ л очно гэж. Тэгэхгүй дахиад салбарын ирэх ашиг орон нутгийн нөлөөллийн юм чи орж ирээд өөрөөр болчиход байгаа байхгүй. Тэгэл нөгөө давхарцсан шалгалтууд, давхарцсан зохицуултууд, давхарцсан хяналт шалгалт дүрм журам чөвшөөрөлчин ихтчихэд байгаа юм тэр. Тэгэхээр зарчмын заавал босох, тунхгийг босгож өрдөг. Тугийг босгож өгөөд тэнд бүх юм нийцүүлэх ажлыг хийгээвэл хийхэд бэлэн байна шүү дээ. Тэгэл хийгээл явцгаая бүгд. Тэгэхгүй эхний нөгөө тугаа зорилгоо бос гаргах дээр үгүйс. За
манай энэ парламентын түүхэн үүрэг байгаасаа гэж би зөвхөн хүсдэг байсан. Манлал үзүүлж ажиллах юмсан гэд бизнесийн орчныг сайжруулах чиглэлд. Тэгээ бизнесийг дэмжих өгнө бүлэг байгуулагдсан юм а. Тэгээ тэр бүлэг маань алга болцсон. Тэгээ би одоо энэ бүлгийг болохгүй бол даанч эдийн засгийн байнгын ороонд алга. Бас нэг гишүүдээс хамтарч сэргээж санаачлаа гэж бодож байна. Нөхөрсөг хууль гэсэн хэдүүлээ зарчим хөтөлбөрийг гаргая. Яг бизнесийн хууль тогтоомж орж ирвэл ус төржихгүйгээр яг ил дотор яриад яг энэ нөхөрсөг хуулийн группээс аль талынхаа бизнесийн эрх ашиг, төрийн эрх ашиг, хэрэглэгчийн эрх ашиг тэнцвэртэйгээр зохицуулах ийм үдэл санаагаар ханддаг байхыг би одоо уриалж байна. Тэгээ хэдүүлээ нам харгалзахгүйгээр нэгдэж болж байна. Ингэж бид нэр одоо худалч имижээс салнаа. За инх хамгаалсан сайдын хэлж байгаа үнэн шүү дээ. Хид хідэн ихтэй сургуулиудын эдийн засгийн хөтөлбөр дээр хамгийн одоо худалч ард түмнэр хөрөнгө оруулагчтай хуурдаг ард түмний кейсээр манайх шалгарч байгаа. Хятадыг тойроод ганц хөгжиж чадаагүй ганцхан орноор Монгол ус шалгарсан. Энд чи өөрөө ингэж нэг юм хэлээд байгаа шүү дээ бид нарт. Тэгэхээр энийг өөрчлөх цаг болсон. Тэгээ ерөөсөө ганц л зүйл байна. Бизнесийн чөдөр болсон энэ хууль тогтоомжуудыг зарлая. Цаг хугацаатай нь яг засна гэдгээ засгийн газар парламент хоёр яг зэрэг зарлая. Тэгээ энийг хамтарч ажиллая. Дээрээс нь бизнесийн шийдвэрүүд дээр комитетийн зарчим барьдгүй сайдуудаа огцруулдаг бай. Нэг нь гараад бизнесийг нь ухаал, нэг нь гараад бизнесийг өмөрөөд ерөөсөө сүулдэ энэ учир жанцангаа олдгоо боллоо. Тэгээ ерөөсөө ийм зүйлүүд байгаа учраас л одоо хэцүү байна. Тэгээ хоёрдугаарт ингээд шийдлүүд орж ирэхгүй бол хүлээлтүүд үсээд. Тэгээ хэдүүлээ нөгөө нийгэм таалагдах гэж. Тэгээ нийгэм таалагдахын тулд баахан гоё юм ярьдаг. Гэхдээ өгөх юм байхгүй. Шийдэх санал байхгүй болохоор баахан ингээл хоосон хүлээлт үсээ. Тэр нь хизээ нэгэн цагт дандаа итгэлцлийн хагаралаар дуусчих. Тэгэхээр ийм зүйлүүд байх юм аа. Тэгээд би одоо хамгийн түрүүнд одоо татврын хуулиуд, нийгмийн даатгалын хуулиуд, бизнесээс гардаг дампуурлын хуулиуд, эрчим хүчний хуулиуд, за эргээд хөдөлмөрийн хууль тогтоомж, газрын хууль тогтоомж, хэрэглэгчийн гэрээний хууль, арилжааны хууль, за ингээд одоо оюуны эмчийн хуулиуд, за тэр шүүхтэй холбоотой хуулиуд яхад 20-од багц хууль байгаа маа суураарай. Энэ 200-аад хуульд яг бие биентэйгээ уялдахад нэг 25-6 багц хууль болдгийг. Энийг бол хууль зүйн дотоод хэргийн яам дээр би ажиллаж байхдаа бас хийж исэн. Тэгээ энэ хууль маань одоо хувийн эрх зүй, нийтийн эрх зүй холиод ирж байгаа. Би одоо хит бас энэ дээр нэг одоо ганцаараа хууль эрх зүй юм шиг ингээд онлын ярмааргүй. Тэр энэ зарчим нь ажиллахгүй сайдаа. Хэдүүлээ энийг жоох тос усыг ялгаруулж байгаа. Яг бизнесийн эрх чиглэлүүд чиглүүлсэн төрийн шийдвэр гаргалтын жоохон процессжуулж, жоохон зарчмын тогтоосон хууль болгож анхаарья гэдгийг хүсэж байна. Тэгээд ерөөсөө бизнесийн чиглэлээр болсон энэ хуулиудыг инквайри сайд уг нь манлал үзүүлээд зарлаад энийг одоо хууль зүйн дотоод хэргийн сайд яг